Сайн байцгаана уу? Метокийн маань шинэ дугаар эхлэх гэж байна. За, ер нь бол энэ дугаар маань өсвөр насныханд зориулагдах болно. За, гэхдээ мэдээж өсвөр насны охинтой ээж аавууд, ах эгч нар бас үзээрэй гэж зөвлөмөр байна. За, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор бол 10-аас 19 насныхныг өсвөр насныхан гэж үздэг. За, энэ өсвөр насныхан маань дэлхийн нийт хүн амын 20%-ийг, за хөгжиж байгаа орнуудын хүн амын 85%-ийг бүрдүүлж идэг. Маш юм том массыг бүрдүүлдэг юм чухал хэсэг байдаг. За, гэхдээ бол эрүүл мэндийн асуудал нь бас заримдаа жоохон хаягдах гад идэг. Яг бол харьцангуй ер нь бол эрүүл бүлэг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо жижигхэн яриа бэбинүүд шиг амархан өвдөд байхгүй, эсвэл одоо хичээл насны хүмүүс ч гэдэг юм уу те, насан туршидыг бодвол өвдөх одоо эмгэг нь юм бага байгаад идэг. За, дээрэс нь бол маш тийм онцлогтой үе. Яагаад гэвэл энэ үед тэ хэр эрүүл байх, эрүүл мэндийн талаар хэр их мэдлэгтэй байх, энийг яаж ашиглах уу гэдгээс нь хамаарат дараагийн нөгөө насанд хүрсэн үеийнх нь эрүүл мэнд бас нөлөөлж идэг ийм одоо health gateway гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол ийм эрүүл мэндийн маш чухал юм эмзэг үе байдаг байна. Тийм ч учраас ер нь улс орнууд тэ нөхөрчгүй насныхны эрүүл мэнд дээр нэлээд анхаардаг болсон байгаа. За, нөхөрчгүй насныхны эрүүл мэнд дээр нэг маш том яригддаг сэдэв бол бэлгийн замын халдварт өвчин байдаг. За, би саяхан нэг фейсбүүкээр нэг видео мэдээ харсан байхгүй юу? Та хэд маань ч гэсэн харсан байх. Өсвөр насныхны дунд бэлгийн замын халдвар буурахгүй байна гэсэн тийм мэдээ байсан. За, тэгээд яг хуу комментийн ганц хоёр гүйлгээд харсан чинь маш муухай комментууд байсан. Өөрөөр хэлбэл өсвөр насныхныг маш замбраагүй, заваа одоо тэ өөрсдөөсөө болж юм болсон гэдээ маш тийм буруутгах, тийм жигших тийм комментууд айгүй их байсан байхгүй. Тэгэхээр энэ талаар бас ярих гэж бодсон. Ер нь бол бид нэр тэгж муухайгаар хэллээ гэдэг энэ асуудал маань бол ерөөсөө шийдэгдэхгүй. Тэгэхээр яаж өсвөр үеийнхэндээ бэлгийн боловсролыг зөв болгох ёстой, яаж тэднийг өөрсдөө хамгаалах, мэдлэгтэй болгохын гэдэг тал дээр илүү анхааруул зүгээр юм шиг санагддаг. Тэгээ өөрөө Facebook гэдэг орчин бол маш тийм амар орчин мэдэрчтэй. Тийм ч учраас би аль болохоор энэ хуудасаа тэр орчноос хол ойлгохыг хичээж байгаа. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн YouTube хуудас юм уу эсвэл Instagram хаягаараа та бүхэндээ холбогдохыг бол хичээж байгаа юм аа. За, ингээд сэдв рүүгээ орцгоё. Ер нь бол тэ өсвөр наснд одоо сексийн талаар сонирхох, тэ тэр талаарх илүү их одоо мэдээлэл авахыг хүсэх нь бол хэвийн зүйл. Энэ бол зүгээр энгийн нөгөө бие махбодын болоо тэ тархины одоо хөгжлийн нэг юм хэвийн хэсэг нь баггүй юу. Тэгэхээр тэр болгоныг бид нар бол буруутгаж огт болохгүй. Харин түүнтэй холбоотойгоор яаж одоо зөв мэдээлэл авах юм тэ энийг яаж зохицуулах ёстой гэдэг талаар нь илүү их нөгөө юм шилжүүлэн суурилсан, нотлохоон суурилсан зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэж бодсон. За, бид нар анагаахын хичээл дээр ч гэсэн үзтгэлдээ ер нь бэлгийн замын халдварын талаар ингээ үзэж байхад нөгөө эрсдэл хүчин зүйл гэдэг дээр нь young age буюу одоо тэ залуунаас өсвөр нас гэдэг юм орж ирдэг байна. За, яагаад одоо тэ өсвөр насныхан бэлгийн замын халдвараар өвдөх нь эрсдэл дагуулдаг юм бэ? Яагаад энэ их эрсдэлтэй одоо нас юм бэ гэдэг талаар одоо тайлбарлаж өгөх гээд байна гэсэн. Энд бол нэг 3 хүчин зүйл нөлөөлдөг. За, зан үйлийн хүчин зүйл, биологийн хүчин зүйл, нийгмийн хүчин зүйл гэдэг байна. За, тэгэхээр эхний ээлжинд болохоор энэ зандүрхийн гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. За, хүүхэд ингээд төрснөөс ахуулаад тий ер нь бол хүн 20-наас за 30-35 нас хүртэл гэж ярьдаг. Ийм тархины тодорхой хэсгүүд бол маш ийм хурдцтайгаар хөгжиж идэг. За, тэгэнгүүт тухайн насанд тэ аль тархины хөгжил илүү давмгай явагдаж байна гэдгээсээ хамаарат одоо зандүрхийн янз бүрийн өөрчлөлтүүд бол гарч ирдэг байна. За, ер нь бол өсвөр наснд бол ийм одоо нөгөө эрсдэл дагуулагч нар байдаг. Өөрөөр хэлбэл risk takers гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл маш тийм эрсдэлтэй алхмуудыг хийх магадлалтай байдаг. Тэ илүү их сэтгэл хөдлөлтөд автаж шийдвэр гаргах ийм магадлалтай байдаг. За, энэ нь бол та нарын маань тархины хөгжлөөс бол хамаарж байгаа ахны. За, яаж хамаард юм бэ гэхлээр за, ер нь бол өсвөр наснд дээр штэ тэ ийм prefrontal cortex гэж хэлээд байдаг байхгүй юу? Урдлын тархи гэсэн үг. За, тэр маань дөнгөж ингээ хөгжиж эхэлж идэг байна. За, энэ тархи маань ерөөсөө л ийм
бодит байдлыг үнэлэх, асуудлыг шийдэх, за удаан хугацааны ямар нэг юмны удаан хугацааны үр дагаврыг төсөөлөх, за түүнтэй холбоотойгоор өөрийгөө хянах, төвчээртэй байх гэсэн ийм зүйлсийг хариуцж яадаг. За ер нь бол 20 нас хүртэл тасралтгүй боловсрдог гэж үздэг. Өсвөр наснд ерөөсөө бүрэнгүйцэд хөгжөөгүй байдаг юм онцлогтой. За гэтэл эсэргээр лимфик систем гэж ярьдаг тархины хэсгүүд бол маш им идэвхтэй хөгжиж яадаг юм уу яах нь. За энэ нь болохоор юм хэд хэдэн юм бүтцээс бүрдсэн юм нийлмэл тогтолцоо байгаа. За энэ бол ер нь бол сэтгэл хөдлөл те. За тэгэл сэтгэл хөдлөлийн зохицуулга, дээрэс нь одоо сексийн таашаалч гэдэг юм уу те. Тэр зүйлүүдийг бол хариуцж яадаг байна. Яг энэ өсвөр насны ихэнх үед бол маш огцом хөгждөг. За тийм учраас одоо өсвөр насных илүү юм нэг эмоц давмгайсан, илүү юм түргэн шийдвэр гаргаж юм хариу үйлдэл үзүүлдэг юм онцлогтой байдаг байна. Тэгэхээр одоо ингээл те ямар нэг юм хэрвээ те таалагдах юм бол те энийг хүсэх юм бол өсвөр насныхан бол одоо дараагийн үр дагаврыг бол төдийлөн бодохгүйгээр яг юм сэтгэл хөдлөлтөө захирагдаж шийдвэр гаргах магадaltaй байдаг. Тэгэхээр нөгөө бэлгийн харьцаа нь бол энд нөлөөлдөг. Ингээл одоо юу гэдгийг таалагдвал гэх юм уу те тэр одоо дараагийн үр дагаврыг нэг их бодлохгүйгээр бас энэ халахмуудыг хийх магадaltaй байдаг гэсэн. Тэгэхээр энэ маань одоо юу гэдгийг тухайн хүүхдээсээ гэхээсээ илүү тархины хөгжлөөсөө юм онцлогоосоо болоод байгаамаа гэсэн. Тэгэхээр миний тархи бас ингэж ажилдаг шүү. Би ингээд жоохон юм хурдан шийдвэр гаргах гэдэг магадгүй шүү ч гэдэг юм уу те. Тэрийг ингээд ойлгоод авчих юм бол бас энэ тал дээр шийдвэр гаргалт нь бас арай өөр байх юм болов гэж зүгээр миний хувьд бодож байна. За тэгсэн чинь зөвхөн одоо те тархины хөгжил биш биологийн талаас бас ийм бэлгийн замын халдварт өвдөх эрсдэл нь бол өндөр байх магадлалтай байдаг байна. За яадгүй гэсэн чинь өсвөр насны охтуудад нэгдүгээрт үтрэний орчин бол бүрэн одоо насанд хүрсэн эмэгтэй шиг болж ингэж төлөвшөөгүй байдаг. За ер нь бол маш их тийм олон бактерийн бактериуд бол ингэ байдаг. За тэрс маань нөгөө лактобациллус гэдэг бактери маань бас зарим тийм ч их биш байх тохиолдол байдаг. Дээрээс нь ийм илүү хүчлэлэг биш юм шүлтлэг дүү орчин давмгайлсан байдаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр үтрэний микробиом маань бол ер нь бол тухайн эмэгтэйг эрүүл байх тий дархлаа тогтолцоо хэвээ явагдахад бол маш чухал нөлөөтэй байдаг. За тэр маань ингээд юм алдагдсан байгаа нөхцөлд нөгөө насанд хүрсэн эмэгтэйчүүдийгээ бодвол илүү халдварт хүрэх эрсдэл нь бол нэмэгддэг байх. За дараагийн нэг хүчин зүйл нь бол умай хүзүүнээс ялгарч байгаа одоо мукус буюу салианы бол ийм насанд хүрэгчдийнхээс өөр байдаг. За илүү бага хэмжээтэй байдаг. За тэгээд доторх агуулмжийн хувьд бол бас ялгаатай байдаг байна. За энэ дотор бол нөгөө халдварыг ингээл эхлээлдээ хүн халдвартай харьцахад эхний байдлаар ингээ ажиллаж яадаг дархлаа тогтолцоонууд гэж байдаг байхгүй юу. За хамгийн түрүүнд одоо арьс салсны дархлаа тогтолцоо тэгээд шингэний дархлаа тогтолцоо ажилладаг байна. Тэгэхээр тэр нөгөө мукуснаага иммуноглобулин G, AMG гэдэг юм уу те яг нөгөө юм халдварын эсрэг ажилладаг тэр уургууд нь бага байгаад байдаг. Нөгөө шингэнд нь болохоор лизосим, лактоферин гэдэг энзим буюу тий уураг задалдаг бодисууд байдаг байна. За тэр нь болохоор ингээд бактерийг ороод ирэнгүүт тий гадны биетийг ороод ирэнгүүт тэдгээр уургийг ингээд задлаад түүнийг одоо өвчин үүсгэхээс нь сэргийлж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр бодисууд ч гэсэндээ өсвөр насны охтуудад арай илүү одоо бага байдаг ийм онцлогтой. Дараагийн нэг умаа үзүүтэй холбоотой ийм байдаг өсвөр насныхан тохиолддог онцлог болохоор cervical ectopy гэж нэрлэдэг нэг ийм өөрчлөлт байгаа. Ер нь бол бэлгийн харьцаанд идэвхтэй байдаг охтуудын 80-85 орчим хувьд нь бол тохиолддог. За ер нь бол хэвийн зүйл. Тэгээ тухайн одоо хөгжил даавартай холбоотойгоор гарч ирдэг. За насанд хүрсэн эмэгтэйчүүдэд бол жирэмсний сүүл үеэр бас их харагдаад байдаг юм өөрчлөлт ахын. За нөгөө умаа үзүүний улаан альт мулаар шархлаа гэдгээс бол арай өөр ойлголцоо. За тайлбарлаж өгөх гээд ингээд хүүхдийнхээ оомсыг энэ шинэ оомс шүү. За тэгэхээр хүүхдийнхээ оомсыг ингээд үзүүлэн болгоод ашиглах гэж байна. Яг уу ийм гоё анимашны төр үзүүлмээр л энэ. Гэхдээ би одоо энэ бүх эдит бүх юмнуудаа өөрөө хийж байгаа учраас одоохондоо тийм чадамж бол суугаагүй байгаа. Тэгэхээр гарын доорх материалаар ажиллахаар тайлбарлах гэж оролдоно. За энэ бол нөгөө умаа хүзүү шүү. За өөрөөр хэлэх юм бол үтрэнд бол ер нь бол бэлгийн харьцаанд орж байгаа шүү дээ тий үтрээ. За үтрэнээсээ ингээд үргэлжлээд умаатай холбож идэг энэ нарийнхан жижигхэн эрхтэн байдаг. Энээс бол маш жижиг. За тэгэнгүүт одоо энэ гадна талынх нь энэ
одоо орчны энэ шүү. За энэ цайраад байгаа хэсэг гэсэн үг байна. Энэ бол умаа үзүүний одоо бидний нүдэнд харагддаг гадны хэсэг нь байна. За тэнгууд умаа үзүүж ийм хоолой шиг ийм эргэтэн тэнгууд энэ дотор талд нь болохоор ийм арай өөр өнгөтэй ногоон өнгөтэй байгаа. За энэ болохоор ийм өөр хэсүүд байхгүй юу? Өөр хэсүүд. Тэгэхээр энэ гадна тал нь өөр, дотор талын энэ нөгөө сугных нь хэсүүд нь өөр гэдэг гэсэн үг. За хэвэндээ бол тэр сугны хэсүүд бол ингээд дотроо ингээд байж ах хэрэгтэй байна шүү дээ. За гэтэл одоо cervical ectopic гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхлээр тэр нөгөө дотор байх хэвээр хэсүүд чинь ингээд гадагшаа гараад ирэхийг хэлж байгаа. Ингээд гадагшаа гараад ирэхийг. Тэгэхээр нөгөө эн чинь бол ийм байж болохгүй шүү дээ. Уул нь бол тэгэхээр ингээд гараад ирж байгаа нь эргээд нөгөө халдварын эрсдлийг бол нэмэгдүүлдэг байна. За энэ бол гэхдээ эмгэг өөрчлөлт биш гэж түрүүн хэлсэн. Энэ бол байж болдог өөрчлөлт. Тийм учраас ингээд толь тавиад одоо энэ cervical ectopyтэй хүмүүсийг бас охтуудыг ч юм уу умаа зэр шархлаатай улаалттай байна гэх гэдэг тохиолдол байдаг. Тэгэхээр тэрнээс л арай өөр зүйл ахна. За ингээд ирэхлээр яадгүй гэхлээр энэ дотор талын давхарч ганцхан давхар юм хэсээс бүрддэг байхгүй юу? Тийм учраас цусны судастайгаа их ойрхон учраас ингээд маш юм улайцсан юм харагддаг байна. Нэгдүгээр, хоёрдугаар ганцхан давхар учраас ямар нэгэн механик зүйлийн нөлөөгөөр маш хурдан ингээд гинтэх магадлал байна гэсэн. Тэгэхээр нөгөө гинтсэн арьс салстаар чинь одоо нөгөө бэлгийн замын халдварууд энэ төр бол дамжих эрсдэл нэгдүгээр нэмэгдэнэ гэсэн. Хоёрдугаарт энэ маань нөгөө энэ эргэлттэй холбоотойгоор одоо халдварын эсрэг ажиллах хэвээр эсийн дархлааны урал гэж юм байдаг байхгүй эсүүд ажилдаг энэ дотор ингээд дархлааны эсүүд байгаа л тэгэл гадны биет орж ирвэл одоо тэрний эсрэг ингээд тэмцэх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэр процесс бас давхар алдагдчихдаг байна. Тэрнтэй холбоотойгоор халдварын эрсдэл нэмэгддэг. За ийм байгаа тохиолдолд тэр тусам хламид гонорой буюу нөгөө цаг хүйтэн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд HPV буюу human papilloma вирусын халдвар тэгээд HIV буюу одоо нөгөө хүний дархлал хомсдлын вирус тэднэр дамжих магадлал бол их нэмэгддэг гэж үздэг. Нэг ийм одоо өөрийнх нь физиологийн ийм өөрчлөлт бол өсвөр насны охтуудад байдаг. Тийм ч учраас энэ онцлогуудтайгаа холбоотойгоор хөвгүүдээсээ илүү бэлгийн замын халдварт өвдөх эрсдэл бол нэмэгддэг гэж үздэг. Нийгмийн талаасаа яаж нөлөөлд юм бэ гэхлээр ер нь бол яг өсвөр наснд яг үүндээ бол бас аргисх дуруулахундаатай танилцаж бас ихэнх хүүхдүүд эхэлдэг. За тэрнтэй холбоотойгоор нөгөө өөрийнхөө биед тэтгэрийг яаж нөлөөлөхийг мэдэхгүй тэгээд ууж хэрэглээд хэтрүүлдэг ч юм уу эсвэл одоо нөгөө баг хэрэгэлсэн ч гэсэндээ бие махбод хүлээж авахгүй одоо ухаанаа алддаг ч юм уу тэрнтэй холбоотойгоор маш юм хамгаалтгүй гинтийн байдлаар бэлгийн харьцаанд орох эрсдэл нэмэгддэг байхan. За дээрэс нь dating app-ууд айгүй их ашигладаг бас болсон тэрнтэй холбоотой. За тэгээд дээрэс нь нөгөө өсвөр насныхны relationship чинь нэг тийм богинохон тэгээд олон солигдох магадлалтай байдаг. За тэр нөлөөлж болно. За дээрэс нь бэлгийн хүчирхийлэлд хүртэх эрсдэл бас өсвөр насны охтуудад маань юм байдаг. За дээрэс нь хитрхи их нөгөө юм одоо эцэг эхчүүдийн хараа хяналт гэж байгаа хгүй хит ингээд хянаад бүх юмээ ингээд эцэг эхчүүд хянах тусам тэр чинь бол эсэргээрээ үр дүнтэй. Өөрөөр хэлэх юм бол илүү их нээлттэй ярилцаад энэ талаар яаж хамгаалах уу, юу нь болд, юу нь болохгүй юм. Ээж нь бол чамайг тэдэн нас хүртэл бол дэмий гэж бодож юм шиг гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ингээ илэн талангуй ярьсаа бүх юм ингээ хааж хориод байх нь эргээд бас тэр эрсдлийг ихсэгдээ гэж үздэг. Тэгэхээр нийгмийн талаасаа бас ийм эрсдлүүд бол одоо бэлгийн замаар халдвар авах эрсдэл одоо өсвөр насныханд нэмэгдүүлж байдаг байна. За ийм хүчин зүйлүүд нөлөөлдөг учраас өсвөр насных маань маш анхааралтай байх нэ. Тэгээ илүү их халдвар тусах эрсдэл бол та нарт маань байгаа. За халдвар болгоны талаар юм чинь бол ярьж өгөхгүй. Яагаад гэвэл тэр талаар зөндөө мэдээлэл байгаа тий. Одоо ламидын үед яадын, тэмбэг үед яадын ч гэдэм үү. Талаар зөндөө мэдээлэл байгаа. За ерөнхийд нь халдварын талаар юм базаад ерөнхий мэдээлэл хүргэе. За нийтдээ бол ер нь 30 гаруй төрлийн вирус, шимэгч, за тэгээд бактериуд бол бэлгийн замаар халдварладаг гэж үздэг. За бэлгийн зам гэдэгт нь зөвхөн вагина биш те зөвхөн одоо өтрээгээр секс хийх биш, орал юм уу эсвэл анал сексүүд ч гэсэндээ нөлөөлдөг. Тэгэхээр хэрвээ халдвартай хүнтэй зөвхөн орал секс хийсэн байлаа гэхэд халдвар авахгүй гэсэн үг биш. Одоо халдвараа авах эрсдэл бол байдаг байна. Тэгэхээр аль алин дээр нь бол яаж хамгаалах уу, яах ёстой вэ гэдгийг бас бодолцож явах ёстой. За энэ болохоор нэлийн түгээмэл тохиолддог 8 халдварыг
би харуулсан байна. За ер нь бол өсвөр насныхаа нэлийн түгээмэл тохиолддог гэсэн үг. За тэрнээс болохоор хламид, заг хүйтэн, тэмбүү нь болохоор яг бактериар үүсгэгддэг. Одоо нянгаар үүсгэгддэг гэсэн үг. Трихомоназ гэдэг нь болохоор шимэгчээр үүсгэгддэг. За үлдсэн дөрөв нь болохоор дандаа юм вирус гэдэг байна. За ер нь бол яг одоо ихэнх халдварууд маань ямар ч одоо шинж тэмдэггүй байх магадлал байдаг байна. Өөрөлдөх юм бол одоо шууд ийм ханиад үрдвэл ханиалгадаг ч гэдэм үү тэрүүн шиг тийм шинж тэмдэг байхгүй. За өвтрэнээс ялгадас энэ төр гарлаа ч гэсэндээ бас зүгээр энгийн бактерийн халдваруудтайгаа ингээд андууруудах тохиолдол байгаад идэг ийм аюултай зүйл байдаг. За тэгэнгүүт хүмүүс болохоор зүгээр ингээд жишээлбэл загвайдан болохоор ингээд эмчлэгдэж штэ тий одоо баг тийм сүртэй бишээ гэж үзээд идэг. За гэтэл нөгөө шинж тэмдэг багтай учраас эднэр маань эмчлэгдэхгүйгээр айгүй удаан явах магадлал их байдаг байхгүй юу? За тэгэнгүүт ямар эрсдэл дагуулдаг вэ гэхлээр одоо PID гэдэг нь болохоор ийм арцгийн хүндэд өргөсөл үүснэ гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө өвтрэний өргөсөл, умаа үзүүний өргөсөл чинь цаашаа умаа энтрээрээ давжиж явсаар агаад бүр ингээд өндгөвч тэр хавийн эрхтнүүдийг өргөсүүлнэ гэсэн үг. Энэ бол маш том хүндрэл. За энэтэй холбоотойгоор одоо сорвжил одоо хичнээн энийг эмчилсэн ч гэсэндээ сорвжил наалт центр үүсээд тэрнтэй холбоотойгоор умаан гаднах жирэмсний эрсдэл за бүр цаашлаад өргүүдлийн эрсдэл бол үүсдэг байна. Тэгэхээр заг хүйтэн окей одоо юу гэдэг антибиотик угаал эмшигдлээ гэдг нь чухал биш. Гол нь шинж тэмдэггүй учраас удаан яваад та хэд маань ийм эрсдэлтэй ирээдүйд тулгархай л гэдгээс одоо сэрэмжлүүлээд байгаа гэсэн үг. За гэхдээ бол бэлгийн замын халдвар болгон өргүүдэл үүсэхгүй, өргүүдэл болгон бэлгийн замын халдвараас болохгүй. Тэрийг бас сайн анхаараарай. За тэмбүү бол яг эмчлэгдэн бас за гэхдээ бол уул мөр нь арилахгүй. Өөрөөр хэлэх юм бол нэг энэ тэнд шинжилгээ өгөхөр дандаа л тэмбүү тусч исэн юм уу, тэмбүүтэй исэн юм уу гэдээ асууад байдаг. Айгу хүндээ ч гэсэн айгу түүхтэй юм байгаа. За тэмбүүг бас хэрвээ шинж тэмдгийг мэдэхгүйгээр өнгөрөөчих юм бол дараагийн нөгөө юм урт хугацаанд байдаг илүү юм аюултай хэлбэрлүүгээр шилждэг. Тэгээд мэдрэл зүрх судасны тогтолцоо зөөлөдөд бол маш эргэшгүй том өөрчлөлтүүд үзүүлдэг байх нэ. Тэгэхээр энийг бас маш сайн анхаарах ёстой. За харин дараагийн 4 вирус бол ерөөсөө ч бүрэн эмчлэгдэхгүй хүний биед нэг орсон бол ер нь бол байж идэг зүйл ахна. За хүний папиллома вирус гэдэг байгаа шүү дээ. За энэ бол хамгийн бас аюултай юмыг хүүхнүүдэд маань үүсгдэг. Энийг бас охтууд маань сайн анхаараарай. Умаа үзүүний хор тавдар үүсгдэг. Умаа үзүүний хор тавдрын 99% нь яг энэ вирусээс шалтгаалж байгаа. За HIV-г бол бүгдээрээ мэдж байгаа. Тархалал хомсдлын одоо тархлын олдмол хомсдол гэдэг өвчин үүсгдэг. За herpes вирус гэдэг байгаа байхгүй. За энэ чинь хоёр төрөл байдаг. Нэг нь болохоор аман дээр гардаг нөх хомхоо гэдэг үсгийг үүсгээд байдаг. Хоёр дахь нь болохоор энэ бэлгийн herpes-ийг үүсгээд байдаг байхгүй. За энэ болохоор бас л хүний биед орчвол гарахгүй. Тэгэл энэ тархлаа марлаа сулгаж гэдэг юм янз бүрийн шалтгаанаас болоод идэвхжээд байдаг. За яг жирэмсэн үед энэ төр идэвхжих юм бол бас юм өсөлтгүй жирэмс улбалтын эрслийн хэсэгтэй юм аюултай юм байдаг байна. За элегний B вирус. За энэ талаар бол хүмүүс бас их бага яриад байдаг тий. Бэлгийн замын халдвар гэхээр л одоо саяны эдийг л яриад байдаг. Гэтэл элегний B вирус маань бэлгийн замаар халдварх магадлал байдаг. За тэгээ улмаар энэ нь бол элегний хор тавдрыг үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж идэг байна. За тэгэхээр бэлгийн замын халдварууд маань тий ийм эрсдэлтэй байдаг байна. Зарим нь эмчлэгдэн, зарим нь эмчлэгдэхгүй. Тэгээ бүр 30, 40, 50 наснд ч үүсэх одоо эмгэлгүүдийг шалтгаан болох магадлалтай ийм зүйл байдаг. За энэ бол зөвхөн нэг зөглөн тохиолдог 8 халдвар л ярьж штэ. Тэрнээс гадна одоо маш их одоо асуудал үүсгдэг халдварууд бол байдаг байна. Тэгэхээр бол өсвөр насныхан бол эрсдэл өндөртэй юм байна гэдгээ таад маань ойлгоод авчих. За одоо биологийн хувьд бол би эрсдэлтэй юм байна. Миний бие махбод тэгээ илүү их одоо халдвар авах магадлал өндөртэй юм байна. Дээрээс нь би бас ингээд нөгөө brain development буюу одоо тархиныхаа хөгжилтэй холбоотойгоор буруу шийдвэр гаргах гэдэг магадгүй юм шиг байна шүү. За би тэрнээс яаж сэргийлэх үү, яаж хамгаалах уу гэдэг тал дээр маш анхааралтай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ мэдээж ер нь бол одоо хамгийн тусгүй байх арга бол бэлгийн харьцаанд орохгүй байх. За гэхдээ энэ бол бас одоо шууд тэгж хэлэхэд бол хаашаа чинь тий. Тийм учраас яаж өөрийгөө тий зөв хамгаалах уу гэдэг талаар маш сайн бодох хэрэгтэй. Одоо хамгийн одоо боломжтой арга бол бэлэвч байна тий. Бэлэвчийг бол байнга хэрэгжилжээ тий гэж зөвлөмөр байна. Хичнээн гоё юм цэвэрхэн одоо залуу байлаа гэд тий.
хичнээн ингээд өөртөө юм арчаатай залуу байлаа гэд тэр нь одоо бэлгийн замын халдвартай үгүйг нь бол хэлэх ямар ч боломжгүй байдаг баг. Тийм учраас сая хэллээ шүү дээ, ямар шинж тэмдэг байдгүй. Тийм учраас ер нь бол өөрийгөө л хамгаалах хэрэгтэй. Өвдлөө чийл зав. Дараа энэ хүндрэлүүд одоо ирээдүйд гарч ирлээ. Чийл зав. Тэгэхээр өөрийгөө хайрлах энэ тулд яаж хамгаалах уу гэдгээ сурах хэрэгтэй байна. Нэгдүгээр, хоёрдугаар хэрвээ үнэхээр тэ аюултай байдалд орсон бол, нөхцөлд орсон бол, эсвэл бэлгийн эмэгтэй амьдралд байдаг бол одоо тогтмол үзүүлж явах хэрэгтэй, шинжилгээ өгч явах хэрэгтэй. Яг нь судалгаанууд байдаг л да, зөвхөн Монголд ч биш, гадны орнууд ч тэр өсвөр насных ингээд эмнэлэгт очих хэцүү. Тэгээ нэгдүгээр ингээд хичээл ингээд цаг нь таардаггүй те үзүүлэхэд хэцүү. Одоо тэгээд одоо энэ бэлгийн замын халдварт үзүүлэх гэсэн маа чөлөөгөөч гэлтэй нэрч гэдэг юм ингээд түүхтэй байдал үүсдэг. Дээрэс нь очингууд нөө эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд маань жоохон юм одоо шейм хийсэн байдлаар тэг хүлээж авдаг ч гэдэг юм уу, тийм юм байдаг. За эдгээр бол нэг асуудал биш шүү дээ. Яг уу одоо тэдгээр хэлж байгаа хүмүүсийн хэлж байгаа юм бол яг уу ер нь бол чамайг л бодож байгаа гэсэн. Гэхдээ мэдээж огт бүдүүлэг тийм ухаа өгнүүдийг бол хүлээж авах одоо юу гэдэг тэр хүмүүс тэгж хэлэх ирэхгүй. Гэхдээ тэгж хэллээ гэд тэ өөрийгөө л бодох хэрэгтэй байхгүй юу? Тэр хүмүүсийг тэгээ хэлчих байх гэд ингээ яваад идэг. Нөгөөх маань имжлэгдэхгүй, нэгдүгээр халдвар тараа, хоёрдугаар одоо тэр хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй байх нь. Тэгэхээр бол зүгээр өөрийгөө бодоол тэ яаж ч байсан эмнэлгийн байгууллагт хандаад тэр эмнэлгийн байгууллагын хүмүүс юу ч хэлжээсээ хамаагүй эмчилгээг аваад тэрийгэ бүрэн дуусгах тухай асуудал яригдана. Бас нэг өсвөр үеийн тулгамддаг асуудал нөгөө эмчилгээний төлбөр гэдэг асуудал байдаг. За тэгээд энийг бол одоо тэгэл одоо итгэдэг насанд хүрсэн тэ ойр дотныхоо эцэг их одоо ах эгч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар хэлээд ойлгуулад тэрийг бол шийдэх хэрэгтэй. Заавал бол эмчилгээг бол хийх хэрэгтэй. Тэгээд дуусгах хэрэгтэй. Тэгээд дахиж тэр халдварыг авахгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ бүх халдварууд чинь дандаа тавтан нүүрэлмэл ямар ч тийм дархлаа үүсэх боломжгүй юм зүйл байгаа учраас энэ дээрээ маш хариуцлагатай хандах хэрэгтэй. За вакцинууд бол бэдгийн. Ер нь бол ингээд бэлгийн замын халдвар дээр вакцин хөгжүүлэлтүүд явагдаж байгаа. Яг одоо ингээд хэрэгэлдэг вакцин бол Б вирусын эсрэг вакцин байгаа. Тэгээ папиллома вирусын эсрэг вакцин байгаа. Б вирусын эсрэг вакциныг бол төрөвт чинь та хэд хийцэн баггүй. Тэгэхээр одоо та хэд маань яах ёстой гэхээр дархлаа тогтолцоо чи хэр байна вэ гэдгийг шинжилгээ өгөөд тэгээ дахиж өгөх шаардлагатай юугүй юу гэдгийг үзнэ гэсэн. Өөрөөр хэлэх юм бол насан туршийн юм дархлаа тогтдоггүй байхгүй. Нэг юм тодорхой хугацаатай байх нь. Тэгэхээр дахиж өгөөд тэр шаардлагатай бол Б вирусын вакцин авал ээж автагаа зөвлөж хагаад хийлгэрээ гэж хэлнэ. За папиллома вирусын вакцины талаар бол маш их мэдээлэл саяхны хүртэл явсан. Тэгээд давуу тал нь юу вэ, сул тал нь юу вэ гэдэг юм олон мэдээллүүдийг олон одоо мэргэжлийн хүмүүс өгсөн учраас тэрийг бас анхааралтай хараарай. Ер нь бол энэ вакциныг одоо үүссэн байгаа энэ цаг үед байгаа нь бол таад маань азтай гэж хэлнэ. Тэгвэл хэрвээ энэ одоо вакцины үр дүн сайн үр дүн гарах юм бол 20-30 жилийн дараах энэ хавдраар насрахгүй байх боломж бол бүртгэгээд байгаа хгүй юу? Умаа үзүүний хавдраар. Тэгэхээр таад маань их азтай. Тэгэхээр энийгээ бас гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад хэлэх үгүй юу гэдгийг шийдээд одоо хэлгэрээ гэж зөвлөнө. За дараагийн ээлжинд бол нөгөө хламид, гонроо энтер дээр бол herpes center дээр вакцины хөгжүүлэлтүүд хийгдэж байгаа. За зарим нь бол клиникийн одоо зөвхөн лабораторийн хөгжүүлэлтийн шатанда, зарим нь бол одоо клиниктэр бага хэмжээтэй туршаад ихсэн юмнууд бол байгаа. Тэгээд ирээдүйд бол вакцин гарах нь гарах байх. Гэхдээ вакцин гэдэг чинь бас хүнээс 100% хамгаална гэсэн утгатай бол биш. Тиймээс аль болохоор л өөрийгөө яаж тэгээ вакцинаас өөр хэлбэрээр яаж хамгаалах вэ? Өөрийгөө яаж хайрлах вэ гэдэг дээрээ анхаарч байгаарай гэж хэлмээрээ. За өнөөдрийн дугаараа ингээд өндөрлөе. Тэгэхээр ерөнхий нэг юм мэдээлэл өглөө. Тэгээд өсвөр насныханд маань хэрэгтэй байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд таад маань ч гэсэндээ найзуудтай бас шеэрлээд энэ талаар зөв мэдээлэл энэ төр өгөөд үзээрэй. Тэгээд хэрвээ ямар нэгэн одоо хүмүүстэй ярилцж чадахгүй хэцүү асуудал байх юм бол Instagram хаягаар маань холбогдож болно. Тодорхой хэмжээний бага хэмжээний
зөвлөгөө өгөөд тэгээд чиглүүлээд өгч болно. За ер нь бол 1000 гаруй дагагчтай болсон. Тэгээд намайг сонсохыг хүсэж байгаа, миний дараагийн контентуудыг үзхийг хүсэж байгаа төдий хэмжээний хүн байна гэдг нь надад маш гайхалтай гоё мэдрэмж өгч байгаа. Тэгээд аль болохоор одоохондоо болохоор би нөгөө юм янз бүрийн өвчин рүү шууд орохыг яарахгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл эндометриоз юм уу, PCOS гэдэг юм уу, юм нарийн өвчин рүү одоохондоо орохгүй. Гэхдээ мэдээж контент бол бэлдэнэ. Ихэвчлэн одоо олон хүмүүс сонсох боломжтой. Охтууд болгонд маань эсвэл өсгүүчүүд болгонд маань юм чухал байдаг сэдвүүдийн талаар эхний хэдэн контент маань явах болно. Тэгээд зарим одоо нэг юм спешиал сэдвийн талаар сонсохыг хүссэн охтууд маань төвчээртэй суугаа үргэлжлүүлээд үзээрэй. Юм чинь заавал ярьж өгөх болно гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаар маань бас нэрээ маш их сонирхолтой мэдээлэл байгаа. За тэгээд тэр дугаараараа уулзъя. Баяр таа.